За бүдүүн эцсийн дууранд орохын тулд өмнөх өдрний туулга ууж бие цэвэрлэх ёстой байдаг. Бүдүүн эцсээ цэвэрлэнэ. За тэгэхээр энэ Cool-Lite гэх туулга маань бол хамгийн сайн цэвэрлэгээ хийгддэг юм туулга байгаа. За тэгэхээр бүдүүн эцсийн дууранд орохын өмнөх өдөр буюу 1-2 өдрийн өмнөөс эхлээд ерөнхийдөө идэж ууж байгаа хоол хүнсэндээ анхаарах ёстой. За ямар хоол хүнсийг идэх ёстой вэ? Идэхгүй байх ёстой вэ гэхээр аль болох өнгөтэй, үртэй, хальстай тэгээ за алкогольны зүйл мөн одоо газтай, ундаа зэрэг одоо зүйлийг бол идэхийг аль болох хориглоно. Тэгээ 1-2 хоногийн өмнөөс иймэрхүү зүйлийг идэхгүй байх нь зөв. За тэгээд дуранд орохынхоо өмнөх оройноос эхлээд туулга ууж эхэлнэ. За туулга уухтаа за жишээлбэл энэ Cool-Lite гэдэг энэ туулгыг уухын тулд өмнөх өдрийн орой хоолоо та 17 цаг 30 минутаас өмнө орой хоолоо идчихсэн байна. За тэгээд 18 цаг гэхэд туулга ууж эхэлнэ. За энэ савн дотор ингээд 4 ширхэг ууттай туулга. За 500 мл-ийн нэг юм баллон байгаа. За тэгэхээр туулга уухтаа за энэ баллон дотроо энэ уутан дотор том жижиг хоёр юм одоо савлгаатай туулга байна. Энийг задлаад бүгдийг хийчихнэ. За тэгээд дээр нь 500 мл-ийн горив хүртэл нь халуун бүлийн буцалсан усыг хийгээд усаа сайхан сэгсэрж найруулад энэ уусамлаа сайхан сэгсэрж найруулсан уусамлаа 20 минутын туршид ойрхон ингээд балгаж ууж агаад дуусгана. За туулга ууж явах явцдаа мэдээж одоо уучаад хөвтөд юм уу суугаад байхгүйгээр та аль болох одоо алхах гиз хөвлийгээ сайн илэх, хоёр тийшээ жаахан займчиж хөдлөх гэх мэт ингээд хөвлийгээ аль болох хөдөлгөөнд оруулж уух юм бол илүү сайн цэвэрлэгддэг байгаа. За ингээд эхний 500 мл-ийг уусны дараа үргэлжлүүлээ шууд дараагийнхыг нь найруулна. Эхнийхээгээ ууж дууслаа. Дахиад дараагийнхаа хоёр ууттай задлаад бүгдийг хийлээ. 500 мл-ийн горив хүртлээр халуун бүлийн буцалсан усаа хийгээд сэгсэрт найрууллаа. Мөн ялгалгүй энэ уусамлаа 20 минутын туршид ойрхон балгаж уужгаад дуусгана гэсэн. За ингээд 2 удаа туулгатай одоо шингэн уусан. За энэ үед хэрвээ одоо буцаж ингээд гарах гээд байгаа юм шиг мэдрэмж төрөх. За эсвэл ингээд дотор муухаарах эсвэл ингээд цанхаагаа цаашаа явахгүй энэ төр байх юм бол дунд нь жоохон амарч болно. Эхнийхээгээ уучаад нэг 20-30 минут эртээ амраад дараагийнхыгаа ууж болно. Гайгүй байвал шууд залгуулаад уучна. За ингээ 2 удаа туулгатай одоо ус уусан бол эннийхээ дараа оройноо болохоор та 3-4 удаа дахиад энэ 500 мл-ийн одоо баллоноороо буцалсан бүлээн усыг ууна. За тэгэхээр мөн ялгалгүй 1-500 мл усаа 20 минутын туршдал уугаад байна гэсэн үг. Хит хурдан уухгүй байх нь тэрнээс бас хит удаан уухгүй байх нь ерөнхийдөө 1-500 мл-ийн одоо ус юм уу туулгыг 20-30 минутын туршид ууж дуусгана л гэж тооцно гэсэн үг. За ингээд эхний хоёр нь туулгатай болсон. Араас нь 3-4 баллон ийм цэвэр ус ууна гэсэн үг. Тэгэхээр оройдоо таны уух шингэн 3 литр орчим 2.5-аас 3 литр орчим шингэн уух нэ гэсэн үг. За ингээд туулга уугаад 1 цаг 30 минутаас 2 цаг орчмын дараагаас эхлээд гидсэн цэвэрлэгдээд эхэлнэ. За оройдоо бол таны 5-6 одоо гүйлгэлт явагдах байх. За ингээд гүйлгэлт явагдаад зогсох үед нь аль болох сайхан эртхэн унтаж амраад за үлдсэн нөгөө 2 шиг үлдсэн байгаа. Энийг өглөө үүрээр одоо 4:30-аас 5 цаг таны нөгөө дурангийн авсан цагаасаа шалтгаалаад өглөө 4:30-аас 5-ын хооронд сэрүүлэг тавьж бас жирэнгүүтээ үлдсэн нөгөө хоёр туулга яг орой уусан шигээл давтаад дугна гэсэн үг. Эхний хоёр нь болохоор туулгатай. Араас нь за өглөө оройд та нэг 3-аас энэ баллоноороо 3-4 баллон усууж исэн бол өглөөнийхөөгөө арай жахан багасгаад энэ баллоноор нэг 2-3 баллон усууж болно гэсэн үг. Эхний хоёр туулга уулаа. Араас нь дахиад 2-3 баллон усыг унаа гэсэн үг. За ингээл мөн ялгалгүй гэсэн сайхан цэвэрлэгдээд ингээд ирэхээр хамгийн сүүлд нь та одоо гэрээсээ гарахаасаа өмнө за одоо эмнэлэг рүүгээ явахынхаа өмнө одоо хамгийн сүүлд нэг 0 ороод 0 орох үедээ харин усаа таталгүйгээр гарсан зүйлийнхаа зургийг өөрийнхөө утсан дээр ингээд дараад ирнэ гэсэн үг. Тэр зургийг нь ирэхээр нь совилогчмаар маань шалгаад цэвэрлэгээ хэр сайн явагдсан байна гэдгийг шалгаад тэгээд таныг дуранд оруулнаа гэсэн үг байгаа.